гэсэн Чингис хааны энэ биеийн засаг гэрээ засаг төрөөг. Биеийн засаг гэрээ засаг төр засагч нар гэж улсдад орох гэхээс илүүтэйгээр нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх нь өнөөдрийн байдлаараа зүгээр болов гэж би хөвдөө боддог. Өнөөдрийн 11 сарын 3-ны гэдэг энэ жил болгоны өдөр бол Өвчтөлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Өвчтөлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах энэ өдрөөр өнөөдөр Media Group Зориуд Монгол блогчдыг жил болгон тодруулж бидний гэр бүлийн нийгэмдээ болгон тодруулж бусдын үлгэр жишээ дүүч байхыг ямар хүсдэг юм аа. Тэгвэл New Media Group-ийг анхны үйл ажиллагаанаас нэхэж дэмжиж энэ зөв зүйл юм аа гэдгийг энэ үеийн залуучуудад ямар дөрэж идэг нэг хүмүүсттэй хүн байдаг. Иргэн бол Монголын IT холбооны ерөнхийлөгч Сангийн Дэцэд гар хоёрыг нарийн хөтөлбөрч байна. Бид хамтдаа давцгаая. Сайн байцгаана уу Монгол блогерууд. Өнөөдөр менторших намайг гарч ирээд энд нэг хүнтэй ажил явуулаад тачаа гэж үссэн. Тэгээд хэдэн хоногийн өмнө та нараа Twitter дээр байдаг бол санаж байгаа би нэг дуулаад игдээсэн. Санаж байна уу? $100 гэдэг Батэрдэн гэдэг тэрийг харсан байгаа. Хараагүй хүмүүс бол та нарыг сонирхолтой. Тэгэхээр дараагийн арга хэмжээг явуулах юм шүү дээ. Би мэд орших хавга хоёрыг энэ тайзан дээр гараад ирээч гэж хүсмээр байна. Энэ арга хэмжээг яагаад явуулсан бэ гэхээр би нэг зүйлээс санаа авсан юм. Хүмүүс мянгадах дагагчдаа хоол авч өгнө, кино үзүүлнэ, жүжиг үзүүлнэ, ном авч өгнө гэдэг байсан. Тэгэхээр би арай жоохон өөр байдлаар Батэрдэн гэдэг залуу, Тавыгийн Батэрдэн гэдэг залуу ер нь Twitter дээр, сошиал медиагаар бид бүхнийг дайчлаад тодорхой ажлуудыг хийгээд Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн зүгээс тодорхой үр дүн төрсэн ажлыг зохион байгуулаад түүгээр уриалгын хангалттай хүмүүс хүрхгүй байгааг нь байдлыг өөрчлөх зорилгоор тэр нэг саваагүй үйлдэлийг хийсэн юм шүү. Үйлдэл бол үр дүн өгсөн. Өнөөдөр Г Батэрдэн гэдэг хүн өнөө шөнө 1000 дагагчтай болно. Би энэ арга хэмжээг эхлүүлж хахад 450 орчим дагагчтай байсан. 10 хоногийн өмнө. Тэгэхээр үр дүнгээ ямар ч байсан үг нь энэ залуу болохоор бидний хувьд Улаанбаатарчуудын хувьд олон залуучуудын төлөөлөл юм. Ганц хүн биш гэдгийг бол би энэ дээр бас онцолж хэлмээр байна. Гэхдээ Батэрдэн маань өнөөдөр өөхгүй гүйснээр тэр Улаанбаатар банкны хүний замыг хаацсан байсан хашаа буусан. За дараагийн нэг найдвар бол юу вэ гэхээр бид нар Олимпиас хитэн медаль авахын төлөө энэ хүн бас тодорхой зүйлүүдийг хийгээд байгаа маа. Тийм учраас бид гурав ярьж байгаад ер нь энэ дагаад байгаа хүмүүс дундаас нэг юм сонгож шалгаруулад $100 буюу 130 мянган төгрөг өгнө гэж амлацсан. Тэгээ өнөөдөр амласан ёсороо та бүхний өмнө их тодор тэр хүнийг шалгаруулаад тэрхүү мөнгөөрөө тэр хүн нь намайг хоолнд орох уу одоо дөөр үзэхүү концерт зохион байгуулах уу гэдгээ тэр хүн өөрөө шийдэг ийм сонголттой тийм сайхан арчилсан нэгэн байж байгаа нь бидний бас аз юм аа гэж бодож байна. За ингээд та бүхнээс нэгийг би очиодуудаад гаргаж ирж байгаад хамгийн их тоо байдлаар явуулах гэж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн уртлыг нь сууж байгаа энэ багныг олцоод зэрэг сонголж идэг. Болж гэнэ үү? За манай шүүгч зөвшөөрч гэнэ үү? За гараа шалгуулж байгаа. Сэлэнг SSELNENG Сэлэнг Сүхбаатар гэдэг Twitter username $100 эзэн болсон байна. Баяр хүргэе. Сэлэнг Сүхбаатар. Сэлэнг Сүхбаатар. За бидэсэн. За Сэлэнг гэдэг хүн шалгарсан учраас одоо зарлаа тэр хүн юу гэдэг хаана ажилладаг гэдэг нь одоо мэдээлэл гараад ирэх баг. Тэгэхээр дөрөвний хэлснээр Сэлэнгээдээ бол зөвлөгөө өгч байгаа ер нь хэрвээ одоо
сонгуул тэр энэ мөнгөөр буйны ажил хийж болно. Бидний хоолнд өрж болно. Ер нь хоолнд өргөчч дөө. Аавсан ш. Юу за дараагийн нэгийг харах гэж байгаа. Мендорч тоглоод баярлалаа. Юу манай Монголын оюутны холбооны удирдлагуудыг одоосны бүгдээр наашаа гараад ирнэ үү гэсэн. Тэгэхээр мендорч маань нээлтийнхээ бүгэн дээр хэлсэн. Өнөөдөр олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Монголын оюутны холбооноос өнөөдөр өөрийн гишүүн болох нийт 170 гаруй мянган оюутныг энэхүү сошиал медиа буюу шинэ харилцааны технологи хатан оролцуулж монголчууд бүгдээрээ тодорхой хэмжээнд өөрийнхөө санал бодлыг хэлдэг, хоорондоо бие бинийгээ мэдэж танилцдаг, бие биенийхээ санал бодлыг мэдэх болцоотой ажлыг болоод зохион байгуулах энэ компанид ажлыг болоод бид өрнүүлэн тодорхой хэмжээнд манай нөхдүүд бол бүгд өөр өөрсдөө гэсэн анстай болоод явж байгаа. За өнөөдөр Монголын оюутны холбооны зүгээс нэгэн батламжийг уран цэцэг гэдэг хүнд гардуулна. Уран цэцэг нь өнөөдөр 4-р курс сурдаг харааны одоо хөгжлийн бэрхшээлтэй нэгэн оюутан байгаа маань. Ямар сургууль гэдэг? Их засаг сургууль сурдаг. Хараанууд ер нь өөрийн харааны 70% нь бол алдагдсан. За энэхүү ажиглаа эмчлүүлэхийн тулд Япон явж эмчлүүлэх зардлаа бол тодорхой хэмжээнд босгоод өнөөдөр билетний үнд хэдэн төгрөг дутсан учраас бид мөн 500 мянган төгрөгийн батламжийг өнөөдөр та бүхний өмнө нэр төртөөгөр нэг Монгол блогчдынхаа нэрийн өмнөөс гардуулахаар шийдсэн юм аа. Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй Монголын шилдэг блогчдыг тодруулах Монгол блогчид 2011 наадмын хүрээнд 500 мянган төгрөгийг олгосныг батламжлаа. Бид Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлдөг. Уран цэцэг танаа гэж байна. За уран цэцгийг аварж байна. Уран цэцэг маань эдгээр хөгжлийн бэрхшээлтэй харааны чадвараа тодорхой хэмжээнд алдсан ч гэсэн бакалаврын өдрийн ангид ив сарвал оюун ухаантай оюутан залуучуудтай мөр зэрэгцэн ахаж өөрийнхөө эрдэм боловсролын хүрээнд Солонгос хэлний мэргэжлийг эзэмшээд мөн одоо энэ 2-р семестрээс Солонгос улсад тэтгэлгээр суралцах боломжоос олж авсан манай нэг чадвартай оюутнуудын нэг байна. Уран цэцгийн цаашдын сургууль амьдрал аж аргал эрүүл мэндийн сайн сайхан бүхнийг Монгол боловчдын хамт олонны өмнөөс хүсэж байна. Тэгээд бас нэг өөрөө хэлэхгүйгээр боцсон болохгүй байна. Twitter дээр Чэ Ромбо гэдэг нэг залуу яваад байгаа. Удахгүй Монголд ирэх юм шиг байгаа. Тэр хүний нэг санаа байна. Монголчууд цөмөрөө ер нь байнга инээмсэглэж яа гэдэг. Аян явуулаа гэж явуулаад. Та бүхнийг өнөөдрөөс эхлээд өөрсдөө инээмсэглээд бас бусдыг инээмсэглэж амьдралдаа хандаж явахыг уриалахыг би хүсмээр байна. Инээмсэглэл бидний амьдралыг илүү одоо гэрэл хийгээд аз жаргалтай ирээдүйг маань хүртэл илүү хот аян хансаг болох болно гэдэгт би 100% итгэлтэй. Баярлалаа.